Сайн байна уу та? За сайн байна. Та өөрийгөө танилцуулаад өгөөч. За намайг Чулууны Чимбат гэдэг. Би одоо энэ сургуульд 1977 оноос хойш Монгол Улсын консерваторид багшилж байна. Та юуны багш вэ? Би хийлийн багш. За дээрэс нь одоо удирдаач. Удирдаачийн багш гэдэг. Тийм ээ. Тий. Хэдий олон хичээл заа. Тий. Ер нь бол яг мэдээж хэрэг би нэг ер нь бол 65 нас хүртлээ. За. Дандаа хий төгжим заасан. Тэгээд одоо яг уцуу хөгжим голцоо одоо хийлийн чуулга тийм. Тэгээд хүүхдүүдтэй дандаа ажиллаж байгаа. 65 нас хөрөнгөт одоо нэг сөрөглө тэр үчи одоо пенсийн суун шүү дээ. Тийм. Яг тэр насан дээр би хамгийн сүүлийнхаа хүүхдийг төгсгөөд тэгээд дараад нь шууд удирдах ажил руу орсон л да. Ер нь бол тийм. Та яагаад хөгжим рүү орсон бэ? Нэг аавынхаа нөлөө байна гэх юм уу? Мэдээж байгаа л та. Мэдээж яг одоо гэр бүлийн нөлөө гэдэг чинь их шүү дээ тий. Танай ааваа танилцуулаад гэж. Ааваараа дамжуулж л одоо би хөгжимчин болсон тий. Танай аав чинь удирдаач тий. Яа бол удирдаач бас хийлч хийл тоглодог байсан тий. Ээж маань багш юм. Хөгжимтэй холбоотой. Хөгжимтэй холбоогүй л тий. Багш сургуулийн багийн. Танай ах дүү нараас хөгжимтэй холбоотой хүмүүс байна уу? Ах дүү нараас зөндөө одоо аавын маань ихч гэдэг одоо Алимаа хүү гэдэг Монгол Улсын гавьяа жүжигчин одоо анхны одоо хурууг дээр гарсан балетын жүжигчин байна. Миний одоо ах маань одоо миний аавын том ахих нь одоо хүүхэд гэсэн үг л дээ. Тийм тий. Гавьяа жүжигчин Жамсрын жив гэж удирдаач байсан. Тий. За тэгэл ер нь тэгэл аавын маань одоо төрсөн эгч нь одоо циркийн хөгжимчин байх жишээ тий анхны гитарчин байлаа. Анх гитар тоглож ирсэн юм хүн байлаа. Ер нь тэгээд манай ингээд ах дүү нар удмаараа ер нь сүмөрөл хөгжимтэй холбоотой тий. Тийм байна. Тий. Та яг яаж ихснээ сандгүй хөгжим саналгүй яг тий чи одоо би чинь 7 настай байсан. За 7 настай байхад анх одоо хөгжмийн сургуульд хүүхдүүд бүртгэж яан гэдэг. Тэгэл одоо бидний чинь бүгдээрээ л тийш очиж одоо бүртгүүлсэн. Одоо сургуульд шалгалт өгж байгаа шүү дээ. Орос огцнууд тэгэхэд байж шээ тий. Тэгэхээр тэр үед чи одоо дандаа голцоо урлагийнхан байсан да. Одоо Намсраж маань одоо бүтэн баяр тий. Мөрдөрч Эрдэнэбаатар урлагийнхны хүүхдүүд урлагийнхны дусан шаргуун халиун сүрэн гэх мэтчлэн тий. Ингээд дандаа ерөнхийдөө голцоо урлагийнхан хүүхдүүд байсан. Тэр чи аргагүй л дээ одоо бидний чинь бүр багасаа тэр аав ээж нараа дагаж дандаа театр юм урлагийн байгууллагуудаар тоглож өссөн болохоор тэгээд тэр хүнд нөлөөлдөг байна л да хүүхдэд. Тэр үед одооных шиг гар ус байсан бол магадгүй энэ хөгжмөд сонгоогүй ч байж магадгүй шүү дээ тий. Гэтэл одоо тэр үчнэр нь үзэж харах юм юу байх вэ? Юу байхгүй. Тэр орчин дотор тий. Тэр байтугай тэр үч ямар телевизэр байсангүй тий. Нэг хэдэн тоглоомоос өөр юм байсангүй шүү дээ. Ер нь бол тий. Тэгээд сатарах юм их бага байсан учраас хөгжмөн гэдэг чинь илүү их гоё бидэнд ойрхон байж л дээ. Тэгээд анх одоо энэ сургуульд бүртгүүлж орсон. Тийм. Хийл гэдгийг яг сонгосон. Хийлийг яг одоо аав маань өөрөө хийл тоглодог байсан болохоор би хийлд орё гэдэл одоо аавынхаа хөгжмийг дагаж тэгж л хийлчин болсон. Яа хөгжмийн хамгийн гоё юм нь юу гэдэм юм бэ? Ер нь мэдрэмж гэх юм уу? Юу гэх юунд нь татагдана гэж ойлгоо. За ерөөсөө юу юм бэ? Ерөөсөө урлаг гэдэг чинь хүн чинь ерөөсөө урлагаар бүх энэ эргэн тойрон байгаа бүх юмыг урлагаар дамжуулж хүн хүлээж авдаг. Тэгэхээр хамгийн гоё юм юу гэхээр тэр хөгжмийн тэр гоё аялгау тэ бидний эргэн тойрон байгаа энэ байгаль орчин тэр бүх юм чинь ингээд нийлээд одоо уран зурагтай адилхан тэ. Зураг гэдэг шиг уран зураг шиг л одоо тэр дүрслэлийг бол
хөгжмийн хэлээр айлгаар тий. биднес ингэж хүлээж авдагтай л тэр нь л ер нь гол юм байгаа болов гэж боддог. Ер нь тэр гол л доо. Тийм ч учраас одоо их эцгүүд хүүхдүүдэд айл болохоор урлагаар хүмүүжүүлэх гэж их үзэж штэ яг гэвэл тэр хүүхдийн одоо сэтгэхүй тэр тарих толгойг маш их ингэж нээж завдалж өгдөг. Харах онцгой нь ариун болно гэсэн үг. Тий, нэгсэрлүүд харах, сонсох аль нь ариун болж байгаа гэсэн үг л дээ. Тий. Бас нэг яг тэр ойлгож ийн хэмнэлний шал өөр төрлийн таашаал авч байна. Тэглүү яах вэ? Тий. Таашаал авч байгаа гэсэн. Ер нь хэдэн наснаас хөгжим заавал зүгээр гэж бодож байна та. За би бол 7 нас, 8 нас зүгээр болов гэж боддог шүү дээ. Одооны 6 нас бол арай л багадаад ах шиг санагддаг. Яг тийм үнэхээр тийм байглаас аягдсан тийм жижигхэн одоо бага насны бүр багасаа тоглож өссөн тийм хүүхдүүд байна л да. Гэхдээ энэ бол одоо маш цөөхөн шүү дээ. Үндсэндээ бол тий. Тэгэхээр ер нь бол монголчууд гэж байгаа шүү дээ. Монгол хүн 7 наснаас нааш бага бол надад онцгүй санагддаг зүгээр. Одоо бол бүгд л 6-аас явж байна л да. Тэгтэл та бол 7 нас зүгээр гэж бодож байна. Манай юу бол арай л тэр хүүхдүүдэд хүнддээд яагаачгүй хүүхдүүд бас жоохон залхаж гэнэ үү? Тийм залхаа бол ирсэн шүү дээ. Тэрнээсээ л байгаа болов гэж би бодоод байгаа шүү дээ. Монгол хүний бас нэг юу вэ шүү дээ. Бас нэг чадвар чадвар чансаа Европыг бол өөр шүү дээ Монгол хүн гэдэг чинь. Нөгөө би бүгдээр сонсч ирсэн. Нөгөө уулын нөгөө Азербайджан армянууд болохоор нөгөө эрт байждаг болохоор хизээж тэмцээнд ороод бидний дийлдэхгүй гэдэг. Харин тийм монголчууд тий. Тэгээд том болчвол чадлах болж байна л да. Тиймэрхүү нэг юм байж. Тэгээд энэ бид нар нөгөө дашнам аюутын нөгөө Минцний 80 насны тоглолт гэдэг. Тэгээд Ариуна багш харин тантай хуулзаач гэдэг. Тэр ямар учрыг энэ шиг сайн нэр мэдгүй. Та ямар учраас яг ер нь бол дашнагаатай биднээс ер нь аваараа дамжуулаад ер нь урлагийнхан болохоор бид нэгийг мэдэн тэгтээ надад юу нь илүү их ойрхон байдгүй дашнагаа гэхлээр би 77 онд Армяны хөгжмийн дээд сургууль төгсөж ирсэн. Яг ирсэн жил тий хийл хөгжмөөрөө тий. Ирсэн жил аав маань тэр бөмбөг дэлбэрүүл аюултай гэж дууг одоо яваа холонгой инхэгийн шүлгээр бичсэн тэр дууг дуулсан л да анх дуулсан юм шүү дээ дашнагаач. Тэгээд тэр дуу улс төрийн дууны одоо гол шагналыг авсан ийм тэр их том уралдаан баг тий харин улс төрийн дууны уралдаан гэдэг чинь тэр нь олон хүн орон дандаа л дайны эсрэг одоо голцсон нэг тийм улс төрийн уралдаан байж л тий том нам тэр үед чинь аргагүй доо Японд Хирошима дээр ч одоо нэг атомын бомбог дэлбэрсэн тэр бүх юмыг л одоо эсэргүүцсэн тийм том юу хэмдэ тийм ээ одоо улс төрийн дууны уралдаанд бол тэр тэгээд ч одоо энэ дууг ер нь миний мэдх 2 хүн их мундаг сайн дуулсан. Энэ дашнагаа нөгөөх нь ардын жаргал сайхан гоо. Тэгээд энэ 2 хүний хувьд бол одоо тэр бичлэгийн тэр юмны ингээ сонсоход үнэхээр зүгээр дуулах биш. Тэр дууны драматизм тэр дуунд гарч байгаа тэрийг илэрхийлэл нь хүнд хүрэх тэр талаас бол үнэхээр гайхалтай авьяастай болсон байсан. Дашнагаа бол манай маш их хөндлөдөг байсан. Зөвхөн өөрийнх нь дуулсан дууг нь дуулж өгсөндөө биш. Тэрс бас хүний сонгон шүү дээ. Хэн дуулж чадах вэ? Хэн энэ дууг ингээд хүнд хүргэж чадах уу гэдэг чинь одоо хөгжмөн зохиолч нь бас дотроо одоо дашнагыг сонгосон байдгийг тэгээд дараад нь нэлээ хэдэн олон жилийн дараа аавд зориулаад дашнага өөрөө шүлгийн бичсэн баха. Шүлгийн бичээд, аяын бичээд ингээд зохиол бичиж өгсөн. Тэгээд би тэрийн саяхан бас өөрийнхөө нэг оюутнаар шивүүлээд тэгээд дуучид бас өгсөн л дөө.
Тэгээ тэрийг нь дуудуулна гэж би бодож байгаа. Одоо удахгүй аав юм маань одоо юу болох гэж шүү дээ. Одоо 100 жил болно. Тэ 28 онд болно шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр нь би тэр дуугийн дуулуулна гэж бодож байгаа. Тэгээ ер нь энэ дуу бол бас одоо ялангуяа энэ баргал баас хоолойтой энэ дуучдын чансаг харуулдаг ийм зохиол болсон гэж би үздэг шүү дээ. Зүгээр нэг сайхан дуу биш. Энэ бол бүр тэр чин дотроо утга агуулгатай тэрний төлөө одоо юмыг нэг урайлж байгаа тийм юмнаас анхааруулж байгаа ийм юу гэдэг чинь жүжигчин хүнээс дуулах биш өшөө дээрээс нь одоо жүжиглэх тэрийг хүнд хүргэх хүний сэтгэлд нь оруулах тийм тэрийг давхар тэр юугаараа бол үнэхээр дашнуугаа бол хүний зүрхэнд нь хүртэл тэр дууны утга агуулгын ямар ч хүнд ойлгохтол нь дуулж тэр хэлж байгаа үг дараад нь тэр ураа хэлж байгаа нь тэр бүүзэгд гайл ингээд чанга хэлж байгаа юм тэр айгүй мундаг штэ тэр одоо үнэхээр нэг юмыг нэг жигшж байгаа нэг тийм дүр эсгсэн. Энэ талаар бол маш их одоо олон хүний сэтгэл төрсөн. Тийм ч учраас энэ дуу одоо тэр улс төрийн дууны тэргүүн шагнал авч ирсэн юм. Та сая хэллээ нөгөө ардын жижигчин жаргал сайхан Дашны гуйд хоёр дуусан гэж. Тэр хоёрын дуусных нь ялгаа нь юу вэ? Таны одоо ялгаа гэж метр хэлээ шүү дээ. Энэ хоёр хүн л одоо ингэж тэр дууны драматизм тэр хүний сэтгэл рүү хийж байгаа тэрийг гаргаж чадсан хоёр хүн. Хоёулангийн сонсоход айх жаргал сайхангуйч айхдаг жүжигч юм шүү дээ тий. Тайзан дээр яаж тэр буряд дуулж идэг вэ? Яа тэрэн шигэ гаргаж ирсэн. Таны юу дээ одоо ингээд сургуульд багшлаад явж байгаа юм лэр одоо зорилго юм уу одоо энэс цаашд хиймээр гэх юм уу амбиц гэх юм уу юу байна одоо хэдэн жилийн төлөвлөгөөч гэх юм уу. За яг тэ одоо бол ингээд 74-5 үржиглэр чинь одоо нэх айхтар амбиц нэх айхтар олон жилийн юм төлөвлөх юу байх вэ? Ер нь бол тэ гэхдээ бас мэдээж хэрэг бас хийчмээр заачмаар тэ одоо ийм зөндөө байна. Тэгээд одоо ялангуяа сургууль маань Монгол Улсын консерватори болоод бас одоо хэдэн жил болчихлоо 4-5 жил болчихлоо шүү дээ. Тэгээд миний бодлоор бол ер нь бол цаашд Монголд хамгийн гол урлаг юу вэ гэхлээр энэ бүх манай урлагийн байгууллагууд ялангуяа хөдөө орон нутгийн байгууллагууд маань театр гэдэг тэр нэрээ авч яваасаа тэхийн тулд хөгжимчд байх хэрэгтэй хамгийн гол нь. Яг манай Дуур Үжгийн академик театр, Улсын филармон тэ одоо үндэсний их театр, Улаанбаатар театр ингээл дорнотын театр эдэн маань бол бас боломжийн хүний хангагдсан байж юм те. Би бол боддгийн энэ сургуулийн гол бидний хийгээд байгаа юм бол ерөөсөө энэ театруудаа хөгжимчдийн одоо юу болох те хөгжимчдийг бэлдэж гаргах оркестрантуудыг бэлдэх гэдэг чинь их чухал юм байна. Хөгжимчдийг бэлдэнэ гэдэг те. Тэгэхээр энэ дээр бол одоо хаач ямар ч газар ологдохгүй тийм оркеструуд би болоосаа одоо байгаа оркеструуд маань одоо хаач очсон нүүр улаархаарахгүй чадaltaй болсон байна шүү дээ. Саяхан манайх одоо тэр чигээрээ улаавд явлаа. Казахстанд очиж тоглож байна. Одоо урд Бээжинд хятадд тоглож байна. Японд ч очиж тоглолоо. Тэр филармон хаач очсон үнэхээр Азийн гол төв Монголд одоо ийм оркеструуд байдгийн байна. Ийм дуурийн театртай юм байна. Ийм ардын сайхан уламжлалаа авч явж байгаа үндэсний том найрал, үндэсний сайхан том театртай юм байна гэж бахархах ийм сайхан одоо бидний одоо юу гэмт ирээдүй байна. Тэ. Тэгэхээр эдэндээ амжилт хүсмээр байна. Тэгээд хоёрдугаарт одоо
Монголын алдартай дуучин Лашнгуу одоо тэр гэр бүлд нь одоо охин бидэнтэй одоо бас нэгэн багш бодсон чинь нэг сургуулийн багш нартай бүгдээрэнд нь эргүүлэн хийх хүсмээр байна. Энэ сайхан ойгийн сайхан тэмдэглээсээ тэ энэ ойд нь одоо амжилт хүсье. Үнэхээр одоо Монголын одоо энэ урлагийн сод болсон энэ том хүнийхээ ойг сайхан тэмдэглэнэ гэдэгт би итгэлтэй байна. Ялангуяа цэргийн чуулга бүх цэргийн чуулгын юу шүү дээ тэ дээр манай Монголын алдартай тэр 60 хар гэж байсан тэр үеийн одоо дууч тэр үеийн одоо ахандууд одоо болтол зарим нэг нь байгаа шүү дээ тэ. Тэгэхээр үнэхээр одоо бүгдээрэнд нь эргүүлэн хийх хүсмээр байна. Тэгээд Монголд ийм сайхан баасууд одоо дахин төрөөсөө гэж л одоо би хүсэж байна да. Баярлалаа.